тоон дээр бид нарыг анхаарах хэрэгтэй байна. Төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад төсвийн эзэлж байгаа хэмжээ, дээрээс нь дөрвөн өмчийн томоохон компаниуд Эрдэнэс 5 толгой, тэгээд томоохон сангууд, гол банкуд дөрвөн өмчийн. Эднийг нэмээд үзэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 70% гараа явчихж байгаа. 70% ойролцоогоор. Өөрөөр хэлбэл хэдийгээр эдийн засгаа илүү их чөлөөтэй болгоё, төрийн өмчийн томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгоё гэд ярьж ирсэн боловч тоо бол эсрэг зүйл үзүүлээд байгаа. Тооноос харахаар энэ цаашдаа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгээ энэ маань эдийн засаг улам их төржиж байна, улам их төвлөрч байна. Томоохон төрийн өмчүүдийг Монгол иргэд өөрсдөө хувьцаа эзэмшдэг нээлттэй компани болохгүй бол эдийн засаг уламжлалт анхаана төржин, тэр чигээр хулгайтай тэмцэхэд хүнтэй тэмцэн, дээрээс нь нөхцөлийн ч бууруулна гэж дөрөв ярьж байсан та. Тэгэхээр тийм байдлаар нөхцөлийг бас бууруулах хэрэгтэй байна. Энэ аж ахуйд орооцолдог, улс төрчид орооцолдгийг багасгах нь бол энэ бүх ярьсан өөрчлөлтийн гол нөхцөлийн болов гэж бодож байна.